Цаазаар ухуулах өдрөө хүлээж суугаа ялдан хүний зүрх сэтгэл, санаа бодол ямар шүү байдаг бол. Хоёр хүний амьнас бүрлэгсэн зээ амгалан гэгчээр цаазаар ухуулах өдрөө 3 сарын турш хүлээсэн бөгөөд тэр бэр нэгэн хянагчтай ингэж ярилцжээ. Бичлэг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube сувгаараа subscribe хийж мөн лайк дарахын битгий мартаарай. Баярлалаа. Танд цаазан ял өгөхөд сэтгэл зүрхэнд чинь яг юу бодогдож байв? Ирэх биш хүн юм хон цээж хурж бүхий элбий цусаар дүүрэх шиг болсон. Дараа нь намайг камерт авчирсан. Энэ нь яг чиний биш л дээ. Би зөндөө олон удаа камерт орж исэн болохоор ёр тоогоогүй. Хамгийн аимшигтай юм гэвэл намайг хизээ цаазаар аваачих болтоо гэж өдрөө хүлээж суух юм л да. Сүүлдээ хүлээх ялч дургу хурч өөрийгөө дүүжилж өгөх юмсан гэж боддог болсон. Тэгснээ генетикэн болоод дэргээ өөхөх юм чинь өөрийгөө дүүжлээ дэми юм байна гэж бодсон. Ер нь ч тэгээд гянданд амиа хорлох боломж байхгүй л дээ. Өмдний дэлхий хүртэл хурааж авч байгаа юм чинь. Боогод өгчихнэ гэж тэр. Гэхдээ өөхийг ивэл яаж хийж байгаад л өгч гэж болно. Адгийн наазах нь гэхдээ гянданд хуцаа урж гастаад өөрийгөө боочих шүү дээ. Тун арга ядлаа гэхэд судсаа ханаж болно. Жаахан төмрийн өөдөөс байхтал болчихсон дэр. Ховд аймгийн харьяатаа Чангас хочид Эрдэнэ сонин өжнөн олон удаа судсаа ханаж байсан. Гэвч тэр өөхөхийг хүссээгүй. Энэ нь тэмцлийн нэг хэлбэр байсан болохоор судсаа ханчгаад хянагч нарт заавал мэддэгдэг байсан байна. Энэ шоронд гэрэлж байхгүй. Ядахтаа цонхоор харж амьдрал ямар байгааг үзэх юмсан да. Шүн олж байгааг би чимээгээр л мэднэ. Ер нь сохор хүн шиг бүх зүйлийг чимээгээр ялгаж сураад байсан сүүлийн үед. Ямар машин ирж байна, гадуур хэн явж байна гэдгийг. Хамгийн амар нь хүүхдийн энэд сонсох үнэхээр хэцүү байдаг. Цаазан ял сонссон эхний өдөр танд юу бодогдож байв? Би баг бодсон. Ямар ч гэсэн хүн юм чинь эхэндээ хүнээрээ үлдхийг бодсон. Бага ямаараа. Жишээ нь надад талах өгнө. Түүгээрээ буурынхий шарыг хийгээд тоглоно. Хянагч нар намайг ойлгож бас их өрөвддөг. Бас хажуу талын хөршүүттэй шононгийн тогшилтоор тогшиж харьцах нь их гоё байдаг. Тэд над руу чамд баяр хүргэе. Хамраа цохиулахгүй сууж бай. Магадгүй хурган дарганаар нам ундчих юм билүү? Тэгвэл хэдүүлээ энэ гяндан дэлбэлэн гих мэтээр ярилцдаг. Энэ бол миний сэтгэлийг засах гэсэн арга гэдгийг би мэдсэн л дээ. Цааз хүлээж байхдаа үргэлж бурхнаас өршөөл гуйдгүй. Тэгэлгүй яах вэ? Өдөр болгон. Заримдаа бүр муугар бодно. Монголд дайн болоос тэгээ цаазыг хүлээж байгаа ялтнуудыг галын шугам руу явуулаасаа гэж их бодно. Өөхөх өдрөө дэсэж ядан хүлээж байгаа над чиг амтан нүцгэн гараараа буудалцахад яадаг юм. Тэгээд яахав тарихаа зад буудуулаад л үхэн биз. Цаазаар авахснаас ингэж өгсөн хамаагүй дээр. Ядаж л баатарлаг шүү дээ. Чи өөрийгөө яаж буудаж алах вэ гэж төсөөлдөг үү? Юуг нь төсөөлөх юм бэ? Би мэдэж байна. Цаазаар авчихын өмнө 10 грамм арх өгдөг гэсэн. Бас таних өгдөг юм лээ. Тэгээд өөр шөнийн цагаар камер онгойлгоод авч гарахад гяндангийн бүх гэрэл ундардаг гэсэн. Одоогор би тийм юм хараагүй л байна. Яг хөө тэгээд тухайн үедээ харна л үз. Энд надад тийм сонин содон санагдахгүй байна. Дараа нь тэгээд бодвол бүхэгдээ машин зуулгаад хаа нэг тийш аваад явна үз. Жилийн хүзөрөө буудаад дараа нэмчнэр иж баталгаажуулдаг юм гэсэн. Гэхдээ би ямар ингэж үтсэн биш. Одоо л үзэх байх та. Өгсний дараа сүнсэн шоронгийн өрөөнүүдээр хийсч дараа нь диваачнд юм уу тамд ч юм уу очдөг гэж боддог. Ер нь тэгээд өгсөн хүний сүнс хаанч үжсэн ямар хамаа байна. Эндхийн нэгэн дэд хурандаа хэлэхдээ амгалан бол өөрийнхөө хийсэн хэрэгт үнэхээр гэмжсэн хүн юм. Намайг энэ хүнийг буудан ал гэсэн ч би чадахгүй байх. Харин насаар нь 20 гэдэг бол өөр хэрэг байсан. Би камертаа бүтэн өдрийн турш урагч хойш алхаж яг л амтны хүрээлэнгийн амтын шиг л байдаг. Бас гараа нуруундаа байн гүрнэ. Энэ бол гараа цуснаас дэвлэж байгаа хэрэг. Гяндангийн энэ өрөөнд хамгийн хэцүү нь үхлээ хүлээх юм л та. Энэ нь үхлээс ч хэцүү юм.
Би чинь хүний бүх хөдөлгөөн чимээг сонсдог. Тэгсэн мөртлөө миний дотор гэдэг чинь тэр чигээрээ зовлон. Хэрв сав суудав дуурвал надад хоол авчирч байна гэж бодоод сэтгэл жаахан уучрна. Харин сав суулгах ангийнхаа болвол маш хүнд. Яагаад гэвэл хүний хөлийн чимээ сонсогдвол намайг авч явах гэж бодоод хувцас өмсөж бурхан залбирна. Бас нэг зүйл бол миний амь хэлтрэх ямар ч найдваргүй гэдэгт байгаа юм. Миний сууж байгаа гяндангийн ханан дээр бүх итгэл орхи. Тэгээд наашаа ороод ир гэж бичсэн байна. Хэн нэ хизээ бичснийг бүү мэд. Айгүй бол нөгөө Чонон Борис гих мэт бичсэн юм байгаа биз. Бошуухан шиг л буудаасаа гэж бодох юм. Өөхөх дуртайдаа биш ийм амьдралаар амьдрах хэцүү байна л да. Надад хэдэн шүлэг бурханд мөргөх 2 майн тус болж байна. Энд би шүлэг бичиж сурч байгаа шүү дээ. Цаадтай хүмүүст үзэг харандаа өгдөггүй. Гэвч намайг өөрийгөө хорохгүй мэдээд засангаас надад үзэг бол өгсөн юм. Та амтан жишээлбэл дагтаа хооллогч гэх юм уу янз бүрийн зүйл боддог уу? Үгүй, би хаанаас дагтаа авах вэ? Миний цаах битүү. Надад өгсөн ч явахгүй. Би ганцаараа л дамлагдъя. Шоуг тэгж дамлаад явах. Хятад ганжуур гямданд байхдаа дагтаа хооллож их буян үйлдсэн гэдэг. Гямданд цааз хүлээж суугаа хүн дагтаа хооллох их сайн байдаг гэж ярьдаг юм бэл. Бодвол үхэд деваачнд очдог юм байгаа биз. Ингээд таны эрүүл мэндийн байдал ямар хөө байна? Одоохондоо өвчин аваагүй. Харин шүд маань их муу. Ус маань төрхөн халзарч байна. Энд их муухай өнөртэй. Аагааргүй. 7 хоногт нэг удаа угаалганд явдаг. Би угаалганд явах их дуртай шүү. Ямар нэг юм харах юмсан гэж бодно. Шоронгийн хойгууд надад сэтгэл гаргаад өрөөний маань хананд 90 төгрөг үлгчгүүл би их баярлна. Өөхөөс өмнө жаахан үдэ байсгах хэрэгтэй үсттэй. Нэг эвгүй асуулт тавь. Чи эмэгтэй хүнийг хүсэхгүй байж чадаж байна уу? Би гэдэг хүн чинь хүүхэмсэх хүн болоод шорон суусан юм биш л дээ. Надтай учирсан хүүхнүүд миний гар хөлийн хурууны тоонд ч хүрэхгүй. Би тэдэнтэй их муухай хайрцдаг байж дээ. Харин одоо ганцаараа байх нь зөв гэж бодож байна. Зүүдэнд зүсэн зүйлэн юм орж ирж байдаг. Хангин үрс өгөхөд зуур цус нөж. За тэгээд оршуулгын газар авс хөшөөний чулуу гэх мэт. Намайг их энчиргэж ирдэггүй. Бүгд л надаас нүүр буруулсан да. Таныг юугаар хоолдог вэ? Талах, адууны цовтой. Гэхдээ надад хүрэлцээтэй. Хамгийн амттай нь талах гэж. Далахаараа бол жижигхэн гөлөг, бөмбөг, морины толгой зэргийг хийж зугаагаа гаргадаг. Би саяхан нэг өгүүлэл уншихад хоолыг далахгүй иддэг болсон гэсэн. Би хүмүүсийг энд авчрах юмсан да. Ихэнх цаазын ялтай улсын ханан дээр хуан л өөрийн хүсэл зэрэг байдаг. Харин таны хананд алга энэ талаар ярил. Ханан дээр юм бичиж яах юм бэ? Надад дэвтэр бий. Би хуан л бичиж явах үлээ дээ. Гяндангаас гарах хүн л тэрийг бичиж байх. Би гарах бидгийг хэл хизээ өгөх хоногч мэдэхгүй байна шүү дээ. Тэр надад хуан л яг ямар хэрэгтэй гэж. Таны хүсэл яг юу вэ? Цаазын ял авсан хүнд ямар хүсэл байх вэ? Харин надад насаараа шорон суух ял заасан бол би бие хамгаалах хурлахаар хичээллэх байсан. Одоо би энэ үгээр яах вэ дээ? Тэр дээдэргүй өгөхөөс хойш ганц цохилт сурлаач яалаа, байлаач яалаа. Харин одоо намайг буудахад гарыг минь битгий хүлээсэн. Бурхан буддадаа залбирчхад өөхөх юмсан л гэж бодож байна да. Гэж өөрийн хүслээр яриагаан төгсгснөөр энэ хүү ярилцлага дуусгар болгосон юм. Энэ хүртэл бичлэгтээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. YouTube сувгаас subscribe хийж мөн лайк дарахын битгий мартаарай. Баярлалаа.